Яа тоглоод байгаа юм бэ? За яаж эхэлдэг лээ? Сайн байна. Гэтэ албан ёсных биш юм чинь дээ. За сайн байна уу? Блог маань эхэлж байна. Өнөөдөр болохоор амралтын өдөр аялсан ч гэжтэй. Хүүхдээ хичээлд нь хөргөж өгөнгөө. Би contemporary урлаа орж зураг сонирхсан. Энэ бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За 10 сар гарсан байна. 2025. За тэгээ намрын сар бол хамгийн гоё саруудын нэг. За өнгө үзэмж гадаад байдлаас авахгүйлаад урлаг, уран сайхны, уран бүтээлчдийн тайлангаа тавьдаг, үзэсгэлэнгээ нээдэг сарууд гэж хэлж болно. За би яг одоо contemporary art gallery ирсэн байна. За энд болохоор B Contemporary Art Gallery-ийн 5 жилийн цуглуулгын үзэсгэлэн гэсэн нэртэйгээр маш олон уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлттэй хийсэн байна. За 10 сарын 1-нд гэдэг чинь өнөөдрөөс нэг 10 хоногийн өмнө нээлттэй хийсэн. За ойролцоогоор хэдэн хүн байгаа юм бэ? За ямар ч хэлсэн дотор бол хариуцж байгаа юм байгаах. Хэдүүлээ ороод зургуудын сонирхоод бас тодорхой мэдээлэл авъя. Энэ нөгөө нэг Венецийн финалд оролцсон Ухамсар гэдэг бүтээлийнхэн бас нэг өөр хөлбөр нөх шиг байна. За тэр хөлбөр нь ч хийж магадгүй. Талбай урталт болохоор нэлээд том хөлбөр нэдэг те. Яг төрийн ордон руу бүхэлдээ зогсоодсон байсан чинь нөгөөх нь байрлалын арай өөр болгоцсон байсан. За эс орцгоё. Өстө гой бутаанууд байна. Хүнд нэг юм юу байдэн шүү дээ нэг тийм. Яг тухайн моментод нь таарчаал ийм гой зөрөгтэй болох юмсан гэдэг нэг тийм хүсэл идэг те. Тэгээ өөрийнхөө утасны камераар янз янзаар дарж үзээд би ч одоо ямар муухай зураг дард юм бэ гэдэг ч юм. Тэгвэл бол ингэж гой дардаг турцдаа мэрэгжлийн хүн гэж байдаг байна шүү те. Яг миний тайлбараас илүү та бүхэн өөрсдөө харсан дээр хөө ирээд. Оо. Таньдаг хүн байна. Хэвтрийн хүний гол дөрийн жүжигчин залуу сууж байна. Тамхилаа сууж.
Тэр дээдлийнх нь болохоор навч цэцгсийн доторх нэг юм судал байдаг шүү дээ. Надлаа тэр харагдчихэв. Тайлбар гэх юм уу үзэсгэлэн гарсан байна л да тийм. Би буруу хэлчихэж магадгүй шүү. Чи нэг гоё тайлбарлаад байгаа шүү. Буруу зөв биш яг л тэгээ зөв хэлж шүү дээ. Тэгээд өөртөө хөрөөл яг Б гэдрээ байгуулагдаад 5 жилийн өмнө байгуулагдсан юм байна. Тэгээд яг энэ хүрээндээ одоо 5 жилийн хугацаанд хамтарч ажилласан тий үзэсгэлэн гаргасан тэр уран бүтээлчдийнхээ үзэсгэлэн одоо бүтээлүүдийн төлөөллөөс болгоод бүтээлүүдээ гаргасан байна л да. Тэгээд 5 жилийн хугацаанд нэг юм яриад чинь 80 зураг 80 үзэсгэлэн гэдэг чинь 80 юм гэдэг чинь яг 80 үзэсгэлэн гаргасан юм байна. Хамгийн нийтдээ 5 жилийн хугацаанд уу? Тоогоор тоолоод уу? Тий, яг 80 үзэсгэлэн чинь. Тэгэхээр чинь баг сард хөөх хийдэг гарсан байна. Тий. Энэ донд бас чинийх бас тоож явж тий. Тий, бас миний харин тоож явж илээ харин. Тоож гэж би одоо нэг хар яриа гаргав. Чиний гоё үзэсгэлэн чинь дэлгэгдсэн байгаа. Тий, яг гарсан тий боломж гараад бас тэгээд ичээс чи одоо ковид үеэр шүү дээ 21 онд яг хөл хорионы үеэр хүмүүс уран бүтээлчнэр хөл хорионы үеэр урлагтаа юу хийж идэв хэрхэн зураг зурж идэв гэдгийг гаргасны жилийн хугацаанд хийсэн фото зураг юм уу та. Тэгэл нийт нэг 130-40 уран бүтээлчний 250 зураг тавигдсан. Уран бүтээлчд нь яаж зураг авъя гэж амар дээрлэж байна. Дарамтлж байна. Үгүй гайгүй шүү дээ. Гайгүй. Би харин зураг аваачаа гэдэг шүү дээ сэргээрээ. Оо тийм үү? Тийм зураг яг ахын аванд ихэнх тэгээд авдгүй юм дөө тэгээд нэг тийм намайг өгөхээр авах гэдэг юм уу? Эсвэл өөртөө яхаар үр хөвгт авах гэдэг юм би бас юм ойлгох төсөлтэй яг надад тэр авна уу вэ авахгүй нэх гол нь биш. Хамгийн гол нь би нөгөө нэг энэ цаг хугацааг авч үлдчихэж байгаа нь өөр аягүй чухал байхгүй. Одоо дахиад 21 он дахиад эргэж ирэхгүй шүү дээ. Тэгээд тэр үед байсан уралдантай хүн одоо байхгүй байх чинь тий. Тэгээд тэр үед дахиад цаг хугацаа болсон байдаг тий. Тэгээд тэр үеэс хойш бас зарим Махмуд зурагч нар бас зарим нь бас өнгөрцөн ч байх тий. Тэгээд энэ чинь тийм нэг цаг хугацаа нэр. Тэгээд тэгэхээр өөрөө энэ чинь тэрэн дүнцэнтэй байхгүй. Тэрээс тэр би зарна уу бис зараад байгаа ч байхгүй тий. Тэр хүн авна уу байна уу нэг чухал биш. Хамгийн гол нь дараагийнхаа үед юм авч үлдэх чухал. Тий одоо 21 оноос хойш л ярьчлаа л байгаа юм. Тэгэхээр ийм байл та. Одоо тэр үед байсан зураачтаас ер нь хэр их байна? Чинээр залуучууд орж ирж байна уу, харж байна уу? Чиний нэг өөрийнх нь нэг юм багцаагаар тайлбаргүй л. Тий ер нь бол залуу уран бүтээлчдэр бол тэгэл жил одоо дүрслэгч одоо тэд оюутан төгсөж байгаа гэдэг шиг тий. Яг тэгээд төгснөхийн хооронд бас тэгээд амьдрал юм аа хийгээ шигшгэлээд явна л та. Тэгээд мэдээж жил ирсэн нэмэгдэж л байгаа. Тэгээд мэдээж жил ирсэн нөгөө Ахмад уран бүтээлчдэр маань бас тэгэл одоо баг багаар тий. Одоо хавааг орох зүйл ч юм уу. Тэгэл манай ярьслаа өгөөч. Тэгэл тийм байгаа. Тэгээд одоо бол яг миний зорилго дахиад нэг ойрын 1-2 жилдээ дахиад нэг юм бас авч амжаагүй уран бүтээлч бас авъя гэж боддог байхгүй. Дахиад бас илүү одоо урлангаас гадуурх байдаг ч юм уу те. Өөр зөндөө урлангаас гадуур зөндөө олон хүмүүс юм хийж удаж байгаа шүү дээ. Тийм. Яг хоо эхнийх чинь болохоор ковидын үед уран бүтээлчд юу хийж байна гэдэг тийм
Тэгээ урландаа хэрхэн юм аа гэж. Одоо болохоор чи илүү томроод за орон нутгаар байдаг ч юм уу. Тий яг үнэ. Улсыг төлөвлөж байгаа. Тий. Заавалчгүй бит гэх. Ах 500 буюу дотроо 4 ширхтээ 4 өөр одоо энэ зул цэцгийн графикийн ажлаар хийгдсэн посткарт байгаа. Тэгээ одоо энэ бүтээл нь ингээд байхгүй худалдаалагдсан, зарагдсан. Тэгээ яг энэ посткарт буюу каталог гэдэг нь л үлддэг. Тэгээ энийг номын сангийнхаа одоо энэ хэсэгт ч юм өөрийнхөө одоо орчныхны хэсэгт бас байрлуулах хэрэгтэй л байна. Тийм. Жохоо хадвар авчлаа. Хоёулаа нэг яг үзэгчнэрт зориулаад бас нэг жоохон тайлбар хийж өгье. Байрлал маань хаана үлээ, дэг контемпорари гэж мэдээд байдаг. Очигийн гутал ихэнх хүмүүс маань бас мэдээлгүй байж магадгүй шүү дээ. Тийм. За манай галерейч одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны одоо хүмүүсийн сайн мэддгээр 100 айл гэдэг мэд тэ. 100 айлын одоо 11 дугаар хорооллын 100 айлын яг автобусны буудлын чанга хуртаа талд байрлаж байгаа. Хуучны хүмүүс 100 айлаар мэдчихэж байгаа. Тийм. Орчин үеийн хүмүүс болохоор Америк элчингээр мэдээд байгаа байхгүй юу? Америк элчингийн баруун гар талд. Тийм. Цагийн хуваар нь цагийн хуваар нь нэг өдөр амардаг. Тэгээ 2 дахь бүтэнсээ өдөр хүртэл 11-ээс орой 7 цаг хүртэл ажиллаж байгаа. Олон уртлын гэж ажиллаад гарчаад Ирж үзэхэд стрессээ тийм. зураг үзчихээ. Тэгээ гоё харихад боломжтой. Тэгээ боломж ойлгоё. Тийм. Бүтээлчдэд дэмжиж посткартнуудаас аваад. Тийм. Тэгээ одоо нэг манайч бас нөгөө давуу тал гэх юм уу хажуудаа нөгөө соёлын хамтай Америк элчинтэй тэд нар маань цайны цагаараа бас ингээд гарч хоолчоод манайхаар орж иж бас гоё ингээд үзэсгэлэн үзчихэд заа гоё болчлаа гэдээ ордог байхгүй юу. Тэгэхээр бас ингээд тодорхой хэмжээний бас ингээд дүрслэх урлагаар дамжуулаад тий одоо ингээд амар альпны ажилтай хүмүүс стресстэй ажиллаж байгаа шүү дээ. Хэсэг хугацаанд ч гэсэн ингээ гоё уран бүтээл үзээд гоё юм тайвширлыг аваад буцаад ажилдаа орж байгаа нас
бас айгүй гоё мэдрэмжтийг өгдөг. Эндээ ингээд суугаад кофе уучих болох юм. Тэр ухамсаргийн бүтээл зарагддаг би яг асуучмаар санагдаад. Зарагддаг. Натуралдын ухамсар гэдэг бүтээл маань Шилдэг боллоо манай. тий одоо ЮНЕСКОд хамгийн анх манад дэвш үлээ тавигдчихсан. Тий. Ган хийцэлтэй. Одоо энэ болохоор яг нөгөө нэг хүрл. За. Тэгээд яг нөгөө нэг доороо бүгд өөр юм гарын үсгтэйг байгаа. Ингээд яг уран бүтээлчийн гарын үсэг 22 онд манай дээр бие дас үйлчлэгээ гаргаж ирсэн. Тэгээд яг тэр үед нь авчирсан ажлууд байгаа. Нууц зөвшөөр яг энэ бүтээл хийх юм. Энэ бүтээл маань 500 мянгаар худалдаалагддаг. Тийм. Тэгээд дэлхийн санд бүртгэгдсэн баримл Тийм. жижигхэн гэртээ тавьж Болохоор тийм. опс чиглэж болохоор ер нь ухамсар бүтээлийг опстой тавьсан захирал нэлээд хүндэг харагдах байх шүү Тийм шүү дээ. Төв талбай урталт байдаг томыг нь мэдгүй бах тий. Тэрийг бас манайх яг манай галерейгаас нийслэлийн одоо дамнын сүрэн гэдэг залуу байсан шүү дээ. Тэрнтэй ярьж байгаад нийслэл дээр бас юм бүтээл гой солидгоор байршуулъя гэдэг санал тавиад байршуулж ирсэн. Тэгэхдээ ордон руу хавцсан байж байгаа жоо дэлгэцсэн юм. Үгүй ээ. Энэ цэсэр хавцсан юм. Гүү харин хүмүүс аюух юмтай холбогдсон юм билээ. Ордон руу харсан байна. Эсвэл централ руу юу гээл тий. Яг нь тэдний л асуулт шүү. Тий. Бид нар ч бол яг уран бүтээлчтэй ярьж байгаа. За ийшээ харсан нь яг энэ байрлал нь яг зүйтэй юм байна гэдэг. Яг бүтээл талаасаа илүү бид нар анхаарч байгаа. Тий. Энэ болохоор саяхан гараад ирсэн урчууд илүү урт гараад байгаа. Тий, тэрний одоо яг энийг томруулсан хөлбөрөг яг нэг хийгдсэн. Тэр чинь яг түрүү жил наадмын эртний сайхан гэдэг үзэсгэлэнд зориулж томоор цутгаж хийгдээд тэгээ урчуудын гадна байршиж ирсэн. Бас олон хүний бас нөгөө шүүмжилт өртсөн. Тийм. Монголойд цагаатай айл, баатарлаг л байна. Янз янзаар л хэлсэн дээ. Тий. Одоо энэ дасцсан байл. Дасцсан тий. Тэгэл яг сайн муу хэлүүлж ийс тэгэл энэ нөгөө уран бүтээл дээр чи өөртөөс ингээд хүмүүст хүрч юм тий. Тэр ухамсарын чинь хүртэл хитэр. Тий. Монголчууд юм гүдгэр юу лээ. Ийм байдгүй бид нар ийм босоо Монгол гэдгэр байдаг. Энэ бол хитрхи ийм бүх тийж юулээ ийм хүлцэнгүй хандж гин гээл тий. Энэ өөр юм бас нэг дүр нь удахгүй амьдлах байна. Одоохондоо гээд энэ чи нэг жил болж байгаа. Нэг настай тэгээд манай цаанаа яригч л удахгүй гоё дүртэй л болох байх. Дүртэй гэдэг чинь. Тий. Тэгэл яг Монгол эр хүн гэсэн ирнэ айгүй юм ингээд ийм бусад баримлууд нь хүртэл ингээ яг ингээд үлмий дээрээ тогтож байгаа ч юм уу те нэг юм хөдөлгөөн нэг юм эмэгтэй хүн юм шиг хүүхэд юм шиг уран бүтээлчийн өөр хан санаа нь болохоор бид нар ингээ Монгол эр хүн ч гэсэн ингээ бидний ингээ зүрх сэтгэлд ингээд ээж хүн хүүхэд те бидний хүүхэд нас ингээд хадгалагддаг шүү гэдэг санааг бас бүтээлээрээ дамжуулж гаргасан мэдгэн. Тийм. Тэгэл эр хүн гэхээрээ л бид нар ойлгохгүй. Тийм. Ингээ гүндийгээд талбай хортлог гэж зогсоод гарч байгаа. Тийм. Эр хүн ч уул амар хүчрэхэг зогсох хөстэй байтал энэ яасан уйхан туйхан ингээд байдаг. Тэнгүүд тийм. Нөгөө нөөд нь болохоор ингээд бас ээжтэй хөтлөөлж байгаа юм шиг ингээд гараа ингэсэн тий. Тийм. Царай нь болохоор яг манад л юм. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд 5 жилийн бас болж байна. Тэгээд нийт үзэж байгаа хүмүүстэй хамтж өгчлээрэй. Тийм ингээд манад хүрэлцэн ирж ингээд гоё үзэсгэлэнг зорж ирж үзсэнд маш их баярлалаа. Ингээд 5 жилийн хугацаанд бид нар ингээд 80 үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж харуулсан байна. Энэ дундаас 40 үзэсгэлэн буюу бие даасан үзэсгэлэн гаргасан уран бүтээлчдийнхээ сор болсон нэг бүтээлүүдийг бид нар ингээд онцлоод тусгай үзэсгэлэнгэрээ одоо толилуулаад одоо яг талтаа орчиж байна. Тэгээд одоо үлдсэн одоо 7 хоног одоо дуусахад 7 хоног үлдсэн байна. Тэгээд та бүхний хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. Тэгээд дүрслурлагаар дамжуулж одоо ингээд бид нар ч бас гоо зүүн боловсролыг олгож байна. Хүүхдүүд, оюутан залуучууд аягүй хөцөрж ирдэг. Тэд нар маань хүртэл ингээд амралтын өдөр бяцхан ачцэн нар маань өвөө эмээгээ дагуулж ирдэг. Энд ийм галерей байдаг гэж хичээлдээ явахтаа ингээ харцсан. Өвөө эмээгээ дагуулж орж ирэл энэ ийм гэл
орж иж үзүүлээд өвөө эмээдээ ингээ зааж өгдөг. Орчин үеийн бүтээлийг бас одоо хуучуултаас ингээ сурчилж гин зөрүүлээд ахмадууд манаас хүүхдүүдээс ингээд дээр үед юм байсан ингэж зурдаг байсан гэх тэрийг бас ингээд бас нөгөө тайлбарладаг. Тэнгүүт ингээд энэ бүгдийг ингээд харахад би тодорхой хэмжээний бас юм боловсролыг ч юм уу те ингээд төрслөхөрлөгээр дамжуулаад уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдээр дамжуулаад бас ингээд тодорхой хэмжээний ингээд сурчилж байгаад бас айгүйх баярлалдаг. Хүмүүс бас ингээд хурж байгаад бас айгүйх баярлалдаг. Тэгээд өшөө их хүмүүс ирж үзээсээ өшөө их хүмүүс одоо ингээд одоо бүтээл гэдэг нь ийм байдаг шүү. Зөвхөн зураг баримл гэж ойлголт байдаг бол дотроо айгүй олон төрөл байгаа. Тэр болгоныг ингээд үнэгүй үзэх боломжтой. Хүмүүс нэг үзэсгэлэн музей, галерей үзэхээр төлбөртэй гэж ойлгоод байдаг. Бас буруу ойлголттой байдаг. Манай болохоор үн төлбөргүй олонний хүрч байгаа. Тэгээд нэг ирж үзээрэй. Бас давуу тал гэвэл манайхаа орчууд эвлийн Б урлан буюу нийт 132 уран бүтээлч урлан эзэмшээд бүтээлээ туурвдаг газар бас байрладгаараа давуу талтай үзэсгэлэг үзчихэд цаашаа урлангаар бас аялах боломжтой байгаа шүү. Баярлалаа.